Хөтлөгч зандаа гэрлээ найруулагчаар ган болдын ангар нар айлж байгаа. За өдрийн мэдрэг зандаа. За өдрийн мэд гэрлээ. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны амьдралын 5 тухайг зохицлоо гэж сураатаагаар Mandala Garden зохицбор хороолол за мөн Toyota-гийн автомашинд Toyota-гийн бүтээгдэхүүнийг санаа амар өвлөх сураатаагаар Toyota хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За үдээчэр нэвтрүүлэг маань Facebook дээрх үдээчэр гэдэг группээс сонсогчдын хөгжлөлт түүхийг авч гэрлэвээр уншдаг байгаа. Энэ групп маань өнөөдрийн байдлаар 299,100 гишүүнтэй болсон. Ёй. За юу одоо 300,000 хүрлээ штэ. Энэ 7 хоногт хүрэх юм байна. Тийм байна. За тэгэхээр эх тавтад хэдүүлээ 300,000-уулаа уулзцай. Яа бурхан минь чинь те. Хавраас хойш ирсэн зүйл шүү дээ нэрээ. Тийм тэгээд одоо нөхөө нэг манай сонсогчдын групп маань сая гарна дагагчтай мөртлөө бас юу лээ гишүүдийн тоон болохоор 150 штэ тий 150,000 гишүүнтэй штэ. За. Ямар гоё юм бэ? За. Эхлэх үү? За эхлэе. За. Анужин Анжела гэдэг сонсогч бүсгийн хөвчлөлтөд ухаан. Нөхрийн ажлын газрын залуугийн хурин болоод бүгд гэр бүлийнхээ хүмүүстэй урагдлаа. Цэргийн анги болохоор нэг салааны нөхдөд урахаар цөөн болоод эхнэрүүдтэй хамт урьсан байх гинэ. За найрч сайхан болоод бүгд л жам ёсоор дууны дугаараа тойрч эхэллээ. За манай багш бир ая дууны хундаг барьнаа гэж сүртэй зарласан. Нөгөө дүү манч босож ирээд ерөөлийн сайхан үгнүүд урсгаад дуугаа эхэллээ. Хүн зөөлөн цасан ширхэг хөвжөлтөй нарахгүй ботрон гэлтгнаад нүдэ нэвчэн машин зогсоод сайн байна уу гэд цаста мэдлээ гинэ. Юу болоод байна? Хормон дээр хүмүүс жаахан гайхс хийгээл тэгэл ингээд түрээл дууллаа да баахан цэргийн залуучууд засан ширхэг сайнч гихшээг чамаг дагаад ирлээч гихшээг зас бит хоёор баясаад засан охин болчихлоо би гэж ирээл дуусгасан гинэ баахан цэргүүд чам төсөөлөгдөж байна. Бүгд дуулаад дуустал нөгөө бүсгүй маань уучлаараа жаахан сандраад уг нь хөнөө нэг хүн зөөлн засан ширхэг гэдэг байдаг штэ. Газар дээр чинь буулаа гайрт байна. Хөтөн цасан гаруу гэтэл хайсан байла хонгор мэн гэдэг дуулах гэж байсан юм аа гэд бүгд инээлсэн байдаг юм аа. Тэгээд цэргүүд тэр чигээр цаасан охин болчихлоо би гэж. Цэргийн том залуучуудыг цэцэрлэгийн насанд нь хэсэг гин гэсэн хавааж цаасан охин болчихлоо би гэж дуулуулсан. Баярлсан шүү дүүдээ гинэ. Цэцэрлэгийн урлагийн үслэг тэр нэг ээж бичсэн байсан мэт. Хүүгээс тэ яаж ингэж харсан чинь цасан охин болчихлоо би гэдэг тэр хамгийн чанга дуулж ийн гэдэг. За би их сайн гэж сонсгоцлоо. Японд хамт амьдардаг байсан ах хүн маань бүр амар нарийн гинэ бүр. Үнэхээр нарийн хүн гинэ. Нэг өрөө өрөөндөө дуудаж байна. Яваад орсон чинь Асахигийн нэг хамгийн үнэтэй саарлаацтай 500 мл-тэй одоо шар эргийг 4 ширхгийг тавьчихсан. За дүү пив уу гэсэн гинэ. За би ч бүр гайхаад энэ хүн ингэх штэ гэл нэг харамчин мэддэг л. За тэгээ энэ хүн ингэх ч хүн биш тэ гэж бодсон ч гэсэн гэхдээ бас нэг хаяа ингэмээрдэ гэж бодоод л тэгээ хоёр нуусан юм байна. За тэгээ өрөөнд ороод унтваа. Маргааш өглөө ах хүү өрөөнд орж ирд юм байна. За дүүхөө ахын зээсэн мөнгөө гээд 1500 yen өгч ийн гэнэ. Ахаа та надаас 2000 yen авсан штэ гэсэн чинь 500 yen өчигдрийн 2 пивэнд орчихсан гэж авсан гинэ. Тэгсэн хамгийн гол нь тэр пив нь өөрөө ч авсан юм биш. Ажлын газар Японы өгсөн пив байсан гинэ. Йоо яна ямар амар юм бэ нэрээ. Яндан хүн гэж энийг хэлэн дээ тий. Гяндан нөө. Гяндан бахараа. За бондолоо гэдэг сонсох залуугийн өвчлөлтөд өгөх нь нэгэн эмэгтэй багш байжээ. За хичээлэх өдрөө гэртээ байж байтал сургуулийн менежер нь залгаад яаралтай сургууль дээр танай ангийнхан чинь хэл ам татлаад байна гэл их ууртай хэлсэн гинэ. Тэгээ багш жаараа уцлаа сургууль руу гүйж тэгээд ангид ороод хүүхдүүдтэй баахан ирүүний шүл уулгаад тэгээ багшийг загнаж байхад ангийн дарга гэх охин багшаа гэл ингээл хид хідэн удаан юм хэлэх гэхээр багш нь ангийнхаа хүүхдүүдийг хянаж чадаагүй яах гээд гараа өргөө саруулцаад байдیں۔ Дуугаа суучаа гэж юм хэлүүлсэнгүй гинэ. Баахан загнаж арай гайгүй тайвширсны дараа нөгөө охиноос юу хэлэх гэж байсан асуудал багшаа та юубгээ хөмсгөө мартчихсан байна. Багш
Тэгш өөрийгөө хардаад тэрко цамцсан өмсөд юу бүг өмсөлгүй ингээ яарад гарч. Баш хурдан гихчин ширээний ард очиж суугаад ангийн даргын гэрлөөгөө юу бүг ахадар гэд явуулаад охины гэртээ ширээнээс огт босоогүй гинэ. За зоргийн болормаа гэдэг сонсогч бүсгүй. За ээж манад ирээд нэг хит хонж байгаа. За Хонж байла. Охиноо үлдээчгээд гяс дэлгүүр орчоод ирлээ. Ирээл охиноо хуурайлах санаатай өмдийн тайлсан чинь өмдөөрөнд үрнээх сонь бурзайсан бэлцгэр цэлцгэнсэн тийм жижигхэн тунгалаг бөмбөлгүүд. Үд хорхооны авгалдаач юм шиг. яана. Яа юу вэ гэж хашгираал хамаг ус хуураад унчих шиг л боллоо. За Бараг ухаан баларсан байна. Ээж тэгсэн чи яаваа гэж гүйж харчаад ээ балар. Ээж нь памперсыг химнэх гээд хуваагаад хийцэн маа гэсэн. тэгсэн чинь нөгөө Голоос нь. Я голоор нууж. памперсын дотор ч нөгөө нэг юм бэржирнүүд байдаг шүү дээ. Жишээ нь орцсон. Йоо. Тэгсэн нэг удаа манай охин жохон 3 нас гарантай л байсан баг. За Өвөө минь ишиг нүдэлж өгсөн гинэ. Миний охинд 2 ишиг оногдсон байна. за Тэгээ нөгөө 2 ишиг нь ихэр юм болохоор тийм давжаад уу, ноолорсон. Тэгсээр нь үеэл уянгаагийнх нь болохоор уянгаагийн ишиг нь болохоор бүр хөөрхөн сагсаасан. за Тэгэл манай охин битүүхэнд атаарх хастаа уянгаад. за Нэг удаа үгэнд нь орохгүй болохоор нэмэн 2 ишигнийх нь нэгийг нь энд хийгээ шарчхан шүү гээл. Дуков шүү заасан гинэ. за Тэгсэн мэдээж охин өөлаал. Ийм хөөрхөн амтныг шарах гэлээ гээл бөөн чарлаа. Имэнч угаас буруу юм хэлснэ мэдээд аргадаал бөө юм болж. за Охин тэгсэн тоглон нулимстай нөгөө өөлжсэн нэг аргадаад хахаар жогтой жуумалснаа зөө нулимстай хэвээрээ. Уянгаагийн шиг шарчих уу гэсэн гинэ. Бас зэлтэй тий. зэлтэй. За Үнэн бат мөхс гэдэг залуугийн өвчлөлтөд өгөх нь горгор гар гиснээс 2018 онд халтурын ажил хийгээд дөрүүлээ ажлын хөлсөө ингээд нэгнийхээ дансруу хийлгсэн гинэ. Тэгсэн мань хүн интернет банк байхгүй гэл итэм хайж гарваа. Оцсон итэм бүгд ажиллахгүй. Ядаж хахад төгжрөд ингээд 1 цаг 30 минут орчим явсан. Эцэстээ мань гар шантарсан айтаа надад уг нь мобайл банк байгаа л да. Даан шилжүүлэхээр мэдээний 50 төгрөг, шилжүүлэх хийсэн 100 төгрөг, нийлээд 150 төгрөг гарах гээдсэн юм а гэж авт юм да. Төгжрэлд итэм байж өнгөрүүлсэн цаг хугацаа минь даан чаар 5к өөрөө ав гэж байж мөнгө авсан байт юм а гинэ. Манай мигас хоцролтын мөнгө тарааж өгдөө. Энэ нөгөө нэг банкны шилжүүлгийн мөнгөө ингэж суудгаж авдсан штэ амир. Би тэрийг мэдээ зүгээр шууд 1000-ыг илүү өгчихсөн яаш. Нөгөө хэрүүл урал. Амир. За бом бондоолаа гэд. Манай нөгөө сонсох залуу их гоё идэвхтэй чинь тий. Бом бондоолаа. За манай дүү баг бахта дотор бандаж өмсөх ер нь их дург байсан гинэ. за Хичээлд явахдаа хальт өмсөөл гэртээ ирэнгүүтэл тайлцдаг байсан. Дүү тэгээ нэгдүгээр англи байсан баг. Биеийн тамирын хичээл орох гэд хувцас солихолвоо. За тэгээ цамцаа сольчоод яг өмдөө солих үедээ нөгөө дотор өмдөө өмсгөө марцсан мэдчихэж. Тэгээ сандал дээр иргээ суугаад бүх хүүхдүүдийг ангиас гарсны дараа солихоор шийдээд хүлээсэн байгаа. За хүүхдүүд ч гарлаа. Тэгсэн багш нь ангиас нь гардаг. Тэгээ багш нь миний хүү яагаад хувцас солихгүй байгаа? Би энэ зүгээр үгсэн чинь. Багшаа би яарч байгаад бандаж өмсгөө мартаад иржээ. Та эмэгтэй хүн болохоор би хичээд байна гээл. Тэгсэн багш инээжсэн. За багш нь түр гарч бай. Хурдан өмдөө солиод хичээлд ороорой гэж гарсан байна. за Тэгээд орой ээжийг ирэхэд дүү өнөөдөр ээж би гэж нэг эргүү юм. Нэгдүгээр анги өгч. Би гэж нэг эргүү юм. Бандаж өмсгөө мартаад биеийн тамирт орох гээд яг өмдөө солих гээд тэгээ өмсөөгүйг санаад яаж өмдөө шууд тайлчаагүй нэрэ. Ядж яхад багш ангиас гардаггүй. Тэгээ багш дуучраа хэлсэн чинь манай багш миний зовлонг ойлгоод ангиас түр гарсан. Манай багш чинь ер нь тулахаараа ёстой хөөрхийг давгүй ажтай юм байна. Ахад бандаж өмсгөө мартаж болохгүй юм байлээ шүү энэ төр. За эрхэс эрдэнэ гэдэг сонсор залуугийн өгчлөлтөд өгөхөд нилээн дээр зандаг дурангийн шинжилгээнд орох гээд ардаа онгорхоо халаад өмсчгээд хэрүүл хийгээд байсан сонсоод баахан инээж иж илээ гинэ. Гэтэл саяхан өөрөө хорлоо гинэ. Үйл юу.
Хүн шоолгоор ингэдэг. Бити хүн шоолж та нар. Ардаа хонгорхоо гэхдээ хаалттай нэг удаагийн өмд өмсгд юм байна. Заавал хамт явах хүн авчирна. Үгүй шинжилгээнд оруулдгүй юм байна. Тэгдэг. Туулга энэ трийг нууж бэлдэж агаад нэг найзаагаа дагуулж очиод орлоо. Судсанд уян тариур зоогоод наркозоо шахаад унтуулчтай юм байна. Эн чинь бас ч унтуулгатай орсон юм байна. Нэг сэрсэн чинь гэрэлтэй өрөөнүүдээр дагуулаад яваад ах юм. Булан тойруулаад, буцааж оруулж ирээд, цуг явж агаад дахиад унтчихжээ. Найзыг орж ирээд автна би. Намайг нэг их гэрэлтэй өрөөнүүдээр дагуулж яваад оруулж гаргаад байсан гэд хэлж тэрийг ингээд санахгүй байгаа гинэ. Тэгээ манай найз эмчтэр нь ороод манай найзыг юу өрөөнүүдээр дагуулж яваад байсан бэ гэж асуудал энэ чинээс нэ. Танаа найз чинь эд дурандаж ахад сэрээд дурангийн дэлгэц яг нүүр хавцааны байсан болохоор дурандах үйл явцыг харснаа өрөө гэж андуурсан байгаа гинэ. Гой. Одоо бодоход гидсний нугалмуудаар орж гарахыг нь өрөө гэж харсан юм шиг байна өө. Учиргүй тод гэрэлтэй дуран байдгийм байна. Би гараад машин дотор юм ярьчихсан явж байхдаа бүрэн сэрсэн. Намайг сэрчгээр нэмж унтуулагч чагсан болохоор жаахан удад сэрсэн баг. Иймэрхүү унтуулдаг шинжилгээнд орвол харгалзаж явах хүнээ заавал дагуулж очиж байгаарай манайхаа гинэ. Яг ийм аюул үүсэх учраас заавал хүнтэй хождог байхгүй юу? Би бол ганцаар л бүксээ гараад гэрэлдээдсэн. Йоо, элэг аваач. Ямар марц энэ техник. За Эрдэнтийн нэг багш гэснээс гинэ. Хамт сүрэн алтан цэцэг гэдэг сонсогч бисгүй. Эрдэнтийн багш нэг Монгол банхар шиг хүмсгтэй. За 4-р курс төгсөгчлээ би ээж болсон юм. Охиноо 2 сартай байхад дипломаа хамгаалаад яг шалгалтын өглөө яарад л охиноо санд минь хөхүүлэл гараал гүйлээ. За автобусны буудлал харагдаад байдаг. Яг тэгэл харагдаад байжсэн чинь автобус ирж байна. Биш бүр байдгаар гүйлээ. Тэгсэн нэг эмээ урдаас гараад аллал над руу гүгээд байна. Эмээгийн хэлж байгаа сайн сонсогдгоо. Тэгээ нэлээд төгөж очсон чи хүү миний охин над мөөмөө талдаг. Үгдээ гарцсан. Яна хөө. Тэр чигээр гүйц. Юу хэлээд ингэрээ харсан чи охиноо хүүс мөөмөө ил гараад ухаангүй автобус руу гүйжсэн байна. Хамгийн бохонд би тэр өглөөг одоо сайн сандгүй. Эмээгийн цариг бүр санахгүй. Эцэн хүн чинь тэр хүүхэн цаг үе ер нь ухаансаа ор талсаа устгахчдсан байлаа гэнэ. За гана гэдэг залууг өгчлөлтөд үгэн. Ойрын хүнд маань тохиолдсон хөвгөлтэй дурсамж гинэ. 3 жилийн өмнө юмдгүү та 2 тэрсгэн 9-10 настай охидтой найз маань нөхөр нь уурхаад 14 хоног ажиллаад бууж ирж л те. Тэгээ охид нь тойрч бүчээл, үнсүүлээл, эрхлээл, шулгналдаж яж. Гэтэл ихнэр аав нь ядарч байгаа одоо болно хайруудаа гэтэл нэг охин нь за та өөрөө шүнжэнгөө амраадгүй л өстэй ирнээс. Ихнэр нөхөр хоёр пятна л гинэ. Яа. За хоёлаа хамтран айлгчтай танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатарт 11 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар за Toyota-гийн автомашин, Toyota-гийн бүтээгдэхүүнийг санаа амар өвлжих суурьтаар Toyota хамтран ажиллаж байна. За өвлийн улирал ирж байгаа болохоор автомашиныхаа хөдөлгүүрийн тосыг солиулах цаг болсон гэсэн үг. Магч яаж байгаа нэг хасах төчөөс нэмэх төчөстэй замбрааг гэдэг болохоор өв зүүнний тос заавал сольж хийх хэрэгтэй. За тэгэхээр Toyota Motor корпорацийн аль биесны дилерээр бол Мөнхада ажилладаг тийм. Мөнхадагийн намрын тосны аянаар хөдөлгүүрийн тос солих багц үйлчлэг нь 14% хямдарсан байна. Хямдралтай багц нь 11-р сарыг дуустал үргэлжлэнэ. За тэгээд Toyota болон Lexus-ийн бүх төрлийн автомашин зориулсан тийм 66 багц үйлчлэг гэдэг байна. Тэрийг Мөнхада санал болгож байгаа. Тэгээд Toyota Motor корпорациас одоо зөвлөдөг нь оригинал хөдөлгүүрийн тос, тосны шүүр, хүүсний шай болон одоо эдгээрийг солих ажлыг хөөс багтжаа. Тэгэхээр ерөөсөө ингэ очиод за нэг юу солих гэж бодъё л да тосоо солиулах чаа гэвэл тэнгууд эднийх бүр гоё. Ингээд 13 цэгэн үзлэг үнэгүй хийгдэг чинь. Бүр тосоо солиулах гэж очсон нэтлээ. Тэрэнд нь одоо хурдны хайрцаг нь шингэн яаж ин те. Хөргөлтийн шингэний яаж ин гэж шалгах нь шүү дээ. Хөдөлгүүрийн агаар шүүгч, хэрэглээний ирмэн шалгана, гидрийн шингэний хэмжээ болон бохирдлын шалгаалагч нь, тоормсын шингэний шалгаалагч нь, дугуйны хээ гэж шалгаад хийг нь хүртэл шалгаалагч нь гэх мэт. Ингээ 13 төрлийн үйлчлэгийг үнэгүй хийгдэх юм байна. За. Бас нэг сумаар 2 7 бодох нэ штэ тий. Нэг сумаар 14. Тийм байна. За.
За. За тэгээд хаана очих вэ гэхээр энэ нөгөө Хүннү молоос нисэх тал руугаа явдаг нөгөө зам байгаа ш тийм. Одоо хотын захиргааны шинэ байрны замын яг хойдолд мөн хада Toyota түүгээд байгаа. За гэхдээ бас очоос өмнө бас засвар үйлчлэгийн цаг захиалах дугаар авч болно да. Тэгэх юм бол 75 95 44 44 75 95 44 44 шүү. За ойлголоо. За тэгээд та Toyota Zig мөн хадаа гэж латинаар бичээд бас Facebook пэйж рүү нэг ороод хараарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар. За Toyota-гийн автомашинд Toyota-гийн бүтээгдэхүүнийг санаа амар үйлчлэх суурьаар Toyota хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өргөжлүүлье. За Эва Нара гэдэг сонсогч үсгүй. Хүүмэн жаахан 4 настай байсан байна. Тэгээ намрын сэр өдрөө шүднэ өвдөд бид хоёр шүдний имлэг орчоод буцах замда автобусаар явж байлаа. Би жоохон эморостой. Намар навч унаал, гуниг төрөөл гэлэн зүр илдэв юм бодоол. Тэгдэг. Тэгсэн автобус нэг гинт хоромцлоод тэгэл пис гээл нэг амар дуугардаг шүү. Яг тийм зүйл болсон гинэ. Тэгсэн чинь хүү маань амар чангаар тэр дотор автобус зөндөө өмөрд. Ээж энэ сая автобус унгоцглаа гээл амар орсон гинэ. Тэгээ чаавс нэг автобусанд олон сууж үзээгүй. Тэгсэн тэрүүгээрээс хүмүүс нэргээл инээлдэл 4 настай хөлт гэж хэлэр чинь. Би тэгэл бантаал жаахан нүүр улаагаад явж байсан чи хүү улам өнгөрөөл нэг хүмүүс инээлдээд болохоор ээж та бас хаяа ингэж угадаг те гэх. Хүн болох над руу хараад бүр. Тэр автобусны халуун, тэр буудлын хол ядаж байхад олон хүний харц бүр одоо хүртэл мартахгүй. Хамгийн удаанаар хамгийн халуунаар туусан 2 буудлын минь гинэ. За марл эрдэнэ гэдэг сонсогч хэсгээ өгчлөлтөд өгөн. За жирэмсэн ээжүүдийн аашаа гэж гинэ. CEO ороод аяг цай уусан шиг сууж байсан гаднаас 5-6 орчим настай хүүгээ дагуулсаар нэг ах орч ирээд хүүгээ санал дээр суулгаад өөрөө хөлдөөгчнөөс зарим авахаар ухаа зогсож байтал жаалхуу над руу хараад гартаа байрж орж ирсэн заримга өөрөө нэг долоосноо хацхуу гэж авсан. Хинээ түрээд баярлаа яах юм бэ гэсэн чинь таач бас энэ зарим нь дургүй юм уу гэж байна. Тэгэхээр нь дуртаал да гэхдээ хэрэггүй л хэлээ. Тэгсэн нөгөөх чинь аав дээрээ гүйж утснаа. Аав ээжийн уур гарахгүй бол хоёлаа энэ их чиг ээжээр сольчихоо. Энэ зарим нь дуртай гэж ярьжтэй гэж бас сайхан гар гинэ. Тэгсэн яасан байх нь жирэмсэн ээж нь зармиг идмээр байна гэхдээ буруу зармиг авч ороод буцаагцсан хоёр байсан байгаа заяа. Энэ удаад буцаагдахын тулд тор дүүрэн заримгтай л гарсан. Эргэж лав орж ирээгүй. Бодвол ээжигээ солихоо болсон бахаа хөөрхөн зээлэг гинэ. За ооги туяа гэдэг сонсогч бүсгүй. За хоёр талаасаа нэг хүүхэдтэй хосоо суусан юм байна. За тэгээд дундаас ахаад нэг хүүхэдтэй болсон юм байна. За нэг өдөр нөхөр нь хайр танаа хүүхэд чинь манай хүүхдэд нийлчгээд чи бид хоёр хүүхдийг зодоод байна гэсэн. Ямар амар хэрэг вэ? За өнөр цаяа Сэргэлэн Баатар гэдэг сонсогч хэсгийн хөгжилтэй түүх байна. За оюутан болоод амар өлсөд ахыгч хоёр хөдөө явчихсан эрдгээ 40 бетоныг нь зараад гид сурч илээ гинэ. Ямар ингэ болсон. Имэгтэй хүн штэ энэ чи. Үлсэнд болоод нэг сониахтаа суудсан гэдэг шиг. Яа 40 бетоныг зараад гид сурч илээ гинэ. За энэ ихтэй амар. За Жума гэд сонсог залуу. За нэг хөгжилтэй түүхээ бичээгнэ. За оюутан байхдаа нөгөө анги охиныг их л харж явдаг байлаа. За бас сэмхэн ингээ чааталдаг, ер нь л их нааштай болоод байсан. Тэгсэн нэг өдөр нөгөө охиноос минь орой манад хамт кино үзэв. Би ганцаараа хонох болоод өөдөд байна гэсэн чат ирсэн байна. За би ч мэдээж уухан тас зөвшөөрөд урдах ажлаа бүгдийг нь мартаад байдгаар цэмбигээл орой навчлаа. Карашаараа хоол хийлгүүж идээд вайн хундаглал клип. Тэгээ сүрхий ингээ тэрвэрчгсэн гэр эзэн шиг сууж байсан чинь гинт хаалганд төгшөөд эхэллээ. Нөгөө охин маань гот хитл босоод урангаар харснаа. Яана аав ээж хоёр байна гээл. Хаста пал хитл авлаа. Биш бүр юу одоо тэгээ яах юм бэ гэсэн чинь чи 0 руу орчих. Би хаалаа дутуу ачхыг тэгээд аав ээжийг том өрөөр оронгууд нь цэмэрхэн гараар гэлээ. За би ч за гэл түрхэн 0 руу норлоо. Яг орж ирээд хаалганы хажууд нэг 0 байдаг байсан. Тэгээ нөгөө охин маань хаалгаа нээлээ аав ээж нь яа суудаан тайлт юм бэ л гэж байна. Тэгсэн нөгөө охин маань унтж байсан юм а та хоёр айлт хоног гэсэн яасан бэ гэсэн чинь аав нь энэ ээж чинь гинт яв гэдээ унах юм. Ёо айлт баах юм холиод идсэн чи яг чацаа галдлаа гэл. Юу 0 руу орж ирэх нэ. За би ч бүр сонсоод байлаа. За тэгээд яана яах вэ гэл гар хүс салганаа зүрх бүр чанга хурдан зөглөөл. Тэгэл
баан дотор нь ороод хөвчгийг эзэтгэхэд За. тэгэл яг орох гэсэн чинь гараараа тэмтрээд үзсэн чинь нүл усан дотор нь хувцас. Баан дотроо хувцаа угаах гэд хийцэн болдоо. За. Яг тэр үед нэг хаалга нэгдээд гэрэл нил хитласлаа. Бурхан минь бүү үзэгдэж. Гэрийнх нь 0-д нэг хүү харанхууд хувцас угаагаа зогсож байна. Хувцас угаагаа зогсож байна хин санах үлээ. Ядж жаад гартаа барьсан угааж байгаа хувцас нь эмхтэн үний дотооч. Ихнэрийн дотооч. Ягууди. Гоц. Харанхууд. Ансаа. Тэгснэ. Бандаж угааж байгаа сайн байна уу та гэсэн. Аавд хэсэг шоконд ороод. Хин байж гар банагаас. Тэгэхээр заа гэж үсрээ гарцсан. Бандаж гэж. Гарсаа бодсон гэж. Юугаа хийгээ тэр хувцсыг барьж аваад угаач хутаа нэр. Найзтай тусалж байгаа хүний царай гаргасан юм хайш. За мэдгүй юу ч болж таа гэж бодсоор харсан чи хөл үсгэн гарчиж. Хүүдээ. За. За тэгэл харсан гинэ хөл үсгэн. Яана за. Дараа нь тэгсэн чи нөгөө охин маань хаав ээж намайг зөндөө загнасан шүү дээ. Тэгээд нөгөө өрөөнд ороо загнуулчаад нөгөө өрөөнд орсоод чагнасан чинь том өрөөнд харин намайг яриад тест инээлж өгсөн гинэ. Стаасан нэрэ. За. Балтан дамчука гэдэг залуугийн хөөшөлтөд үгээр айлын хурманд очиод гинэ. Алсаботоогүй чи бидэн хоёрын амьдрал болоогүй ч гинэн уучраал гэж дуулсан түүхийг сонсоод том үргэн ахыгаа дурсахын сацуу инээдтэй энэхин түүхийг бичгээр шидлээ гинэ. Таг солгоо болоод өмнөлдөө хүргэн ах маань тэг шүлэг уншуул дуу дуулснаасаа дээр гээл төсөөлч гинэ заяа. За төсөөлөгдөж гинэ. Тэгээд айлд найранд өргөдчээ. Тэгээ найзуудтайгаа найранд хамтдаа явж явах үед найранд өргөцсөн хүмүүс байна да. Их л хөөр найр хөгжөн шугунтай явцгааж байтал хүргэн ах маань дуу шуу мутайхан байсныг найзуудынх нь нэг нь анзаарч яасан бэ өвгөө ингээл асуусан чинь мэн чи одоо солгоо болоод тоо штэ одоо яаж дууны дугаараа өнгөрөөндөө гэл ингээл бодож явна гэж. Тэгээ тэр үед солгоо болоод нэг дуулуулдаг арх амсдаггүй ингээд ийм шахдаг ийм ширүү байсан. Яг үнэ. Тэгсэн найзууд дундаа мэдгүй дууч гэж байдгүй ийм найр хөрөм тэргүүлэгч найз нь. За зүгээр. Мань хэдэн түрээлд болчихно. Чи зүгээр зүү гээл авиг гаргаж байгаа. Мань хэдэн зүүл цэцэг ухаарн хөө зүлгээ дагаад ургаа юу даахөө гээл аваа явчихна гээл хэлсэн. Хүргэн ах юм ингээд сэтгэлд ингээд тайвшраад дуу шуу ороод бусдын адил маазарсаар ингээд заа найрн дээр очижээ. Яа бодгоо энэ дээр. Тооны дуурай ямар алгасах биш. Айны ундаг хүргэн ах дээр ирэх үед хүргэн ах маань их л маадгархан унгаа зүү гэсэн чинь хинч өмнө нь ингээд тохиролцсон ясаар түрээгүй заяа. Хогийн шалцараатай үний нүүрэн час улаагаад дууны дуурай над дээр ирснийг найзууд маань анзаараагүй байгаа юм байна гэж бодоод хүн бүхэн сонсодгоор өнөөмөө солгоо хоолоогоо засаад хоёр дахь удаа ингээд чичирхээлэн цахирцсан хоолоогоор өмнөхөөсөө арай дээгүр өнгнөөс арай чангаар зүү Китэн асар байдгүй. Нүрний улам газар хүзүүж их рүүгээ орсон байх үед мань хүн шийджээ. Ядаж дууны үгийг нь шүлэг шиг уншчихъя гэж бодоод амнаас нь зүү аваа гаруу үгүй юу найзууд нь зээл цэцэг ухаарн хөө гэл цуслангийн уян хэмээх энэ сайхан дог ийхүү уянгалуулан дуусан гэдэг. Тэгсэн яасан байх нь нөгөө найзууд нь түрнэ барина гэж байсан. Урайлгын найз нь хүргэн ахаас тустаа эхний хоёр зүү дээр нь төрөхгүй ямар байдлаар орохыг харъя гэдэг ингээд сим хуйлц юм байна л да. Ямар муухай энэ. Тэгээ үүнээс хойш хэдэн жилийн дараа 80-аад оны сүүлээр хүргэн ах маань даргын жолооч хийдэг болсон байгаа болсон гинэ. Тэгээ тухайн үеийн хамгийн супер машин ГАЗ 2410 яа за машин барьдаг гэж касет уншдаг хөгжимтэй гэж байгаа. Бодрлот машаа гинэ. Тэр үед оройтсон бороо дууны анхны хувилбар Бямжов чулуунх нарын дууснаар хит болж байсан үе. Хүргэн ах маань
даргаа гертэн буулгаж гал машина тавих хоорондоо найзаагаа суулгаж аваад оройтсон бороогоо дахин сонсоод л яваад ээж. Найзтайгаа ч тоотойгоо үг солиостой. За тэгээ машина тавьчихад олон дахин сонсон дуугаа дуулжээ. Гайхалтай нь ингээд аян огт солгоороогүй. Даан ч өгөн шүн орсон бороо гэж оёглосон гэж байгаа. Нөгөө оройтсон бороо гэдэг шүн орсон бороо. Яа, за жич хажууд нь суугч этгээдийн амнаас сонсноос ирүүл өгнө. Зүү. Яа, за хамтраалагчтай танилцуулаад өргөжлөлөө. Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон. Мандала гарден таны амьдралын хэв тувдаад идаа. За таны амьдралын 5 тухыг зогслоо гэсэн үрээтээр Мандала гарден зогсбор хотхон хамтран ажиллаж байгаа. За яалтчгүй энэ бол зогсбор хороолол. Яг тэгэхээр 15 га талбайд 24 блок баригдаж байгаа маш том төсөл байгаа. Тэгээд нийт 2500 айлын орон сууц учраас мэдээж төлөвлөлтийг нь маш нарийнсан. Тэгээд айл бүрийн хэрэгцээ шаардлагыг бодолцсон сургууль байна, цэцэрлэг байна, тоглоомын талбай байна, усан бассейн бүхий спорт комплексын үүсгэний төвтэй. За тэгээд эхний 5 блок нь буюу зүү гарден бүр ашиглалтанд орсон. Тэгээд 2023 оны 4-р улиралд ашиглалтанд орохын Water Garden-д захиалга авч байгаа. Тэгээд энэ Water Garden гэдгийнхэнд бас учиртай. Яг тэгэхээр дөрөв нэг усан бассейн спорт комплекс гэдэг нь яг энэ Water Garden-д одоо хамрагдсан байгаа гэж ойлгох гээд болох нь. За тэгээд Water Garden эрчим хүчний хэмнэлтэд байрлагад олгогддог ногоон барилгын гэрчлэгээтэй ийм эрчим хүчний хэмнэлтэд барилга байгаа. Тэгээд дээрэс нь хаан банкны сарын 1 хувийнхүүтэй ногоон зээлээр метр квадрат харгалзахгүй бас худалдаа авах боломжийг танд олгож байгаа. За тэгээд мэдээж бас бусад таатай нөхцлүүд байгаа тийм банкны зээлэн, за бэлэн орон сууцнууд дээр эхний 1 жил 8% хүүтэй зээл, за бэлэн төлөлтийн хөнгөлөлт, тодорхой байрнуудад хувь лизинг өгөх нь, баартрын нөхцөл сонсгох нь, за мөн тодорхой байрнуудад байр ашиглалтанд ортол урьдчилгаа хуваах нөхцөл гэх мэт ийм гоё боломжуудыг та бүхэнд олгож байгаа. За хаана вэ гэхээр Мандала Гарден залбар хороол маань Яарамгийн арцны аманд байгаа. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 8000 гэдэг дугаараас аваарай. 75 8000. За мөн Мандала Гарден цэгмэн гэж ороод сошиал хаягруунаас ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар таны амьдралын 5 тухыг зогцлоо гэсэн үрээтээр Мандала Гарден залбар хороолол хамтран ажиллаж байна. Баярлалаа. За маань Солонгос ямар нэгэн үсэгтэй тийм сонсогч маань. За намайг багахад энэ юу юм шиг байна. За maaхан нөгөө сүсгэлээрээ. За бичээрээ. За одоо нэвтрүүлэгтээ даган байсяа гэж бичээрээ манайхаа. Баяждаг пост ах шиг байна. Намайг багахад манайх нэг хөөхөн хав нохотой байлаа. За гадаадаас гүлэг байхдаа ирсэн тийм цасан цагаан мөртлөө яг нэг нүд нэг чихэн хар өнгөтэй байсан. Тийм болохоор нөгөө харсан хүний хайрыг татсан их хөөхөн хав байсан байна. Нэг балаа зуршилтай. Тэр нь хүний баасан дээр хөрвөөдөг зуршилтай. Ямар заваа юм бэ? Яахаар тийм зуршилтай болчихсон. Эзнээ дөрөөд юм ээ. Тэгээд за маарт гэсэн барц цах яжууд байдаг байсан болохоор цэцэрлэгт хүрээлэнгээр их салхилуулна. Нэг удаа салхилж яваад нэг юмыг учиргүй үнэрлээлээ. Гайхаал яваад очсон. Гинтхэн хөрөөгöd гэлээ. Хүзүүн дээрс нөрөөд харсан чинь хүзүүнээсээ сүүл хүртэл шавшаар. Шинхэн цэцэг. Шэт бүр. Уур хүрээ зодох гэсэн чинь хэр зодчих юм бол би өөрөө гараач цэг болох гэдэг. Хамаг хараалаа урсгаал гэрлүүгээ барайл алхлаа. Хажуугаар өнгөрсөн хүмүүс нүдний орой дээр гараал. Нүүр хийх газаргүй нохоогоо үзээ ядаад явсараад гэрлүүг орлоо. Мэдээж гэртээ тавьж болохгүй учраас шууд ванны өрөөр орлоо. Ван дотроо хийлээ. Ямар өөрөө усанд орч чадах биш над руу нөгөө чинь ширэкийн нүрээр хараал. Би үзээ ядсан нүдээр хараал. Тэгээ яасан гэж юу? Тэгээ гараараа угаасан шүү дээ мөглөг. Мо тэнэг гүлэг. Эндээс би хоёр юмыг маш их гайхсан. Нэгдүгээрт энэ ямар заван зуршилтай нохоо вэ? Хоёрдугаарт тэр чацхны эзэн юу ичгсэн дураагүй гинэ. Ботоос дургу үрчлээ. Гэхдээ баяжуулдаг гэсэнтэй гинэ. За 300 мянгуулаа баяж ийсэн. За Little Moon гэдэг сонсогч хэсгэн богинохон хөвчлөлтөд өгөх нь хүүхдээ салхилуулаад байрныхаа гадаа гим зэмгүй сууж исэн чинь 3-4 настай охин ирсэн юм. Игчээ та булчинтай бас дээр шивэстэй юм чинь энэ хүүхдийн аав нах те гэж юу? Төрөө жоох хөвсгөө л ийз гинэ. Аав нь Ким зэмгүй сууж исэн чинь гэдэг. Нэрэл хөрхи ким зэмгүй сууж исэн байх. Суужсэн ч тийм.
Йоо. За. Заяа жаргал гэдэг сонсогч бүсгүй. За нөгөө хөрөнд болохгүй дуулдаг нь байна гинэ. За. За нөгөө нөхөрч. Анхны пост маань үдээ ячаар орсон учраас урам ороод бүр ахаад бичгээр шийдлээ. За. Игч маань дарахнаас үе ажил хөсөлгөж хотод ирдэг. Нэг өрөө игч залгаад хев сугаагч нөгөө смарт хөөрөмжөнд нэвтэрсэн. Тэгээ хотод ирж янзлуулах санаатай өглөө хотод орж ирэхээр нь тэгээд намайг замаар аваа гэж засварын төв орно шүү гэсэн байна. Игч нь. За би ч тэгээ заал гэлээ. Манай гэр хотхноосоо гарах гэж нүл төвчрээ. Ядж байхад нөгөө жолоо барих гэж нүл болгоомж. Дээрээс нь удаан. Хотхноос гараад хаан улд үргийн гэрлэн дөхөд уулзрын хой талд зам дагуу зогсож байгаа игчээ авахар дөхөж байлаа. Уулзур дээр цагдаа байхад игч нөгөө цагдаагаас холхон зогсно гэж байхгүй. Яг уулзур хайж байхад нөгөө цагдаагийн дэргэд баг нилээн оврогтой хайрцагтай хэв сугаагчаа урдаа тавьсан харагдаж байна. За тэгэхээр нөгөө цагдаагийн нүдийг хариулж байгаа л яг явган хүний гарцсан дээр түр зогсоод энэ хооронд ногоон гэрлэр гарч буй машинад араа сигналж намайг бүр сандаргаастай. Артлын баруун алга сав гэл хаагдгүй сүмгнээ хөдлөлөө. За. За тэгээ ихтэйгээ ярьжаа. Та одоо яг цагдаа гэж зогсоод байхад яа. Манай энд чинь дарахнаас өөртөө түгжрээхтэй ядч автобусны буудлын дээр байж байхгүй энэ гэл ярьж байсан чинь нөгөө ихч дуурдгүй бүр. Тэр зур энэ ихчгүй одоо сайн ууч байхгүй юунда уцаа ухаад байгаа юм бол гэл баруун талын толиндоо харлаа. Тэгсэн нэг улаан болтод дөхөн гараа далаад араас гүүж байна. Тэгсэн энэ орд уцас дуурч байна. Тэг ихчийн дугаар хүү та над руу залгаад ирсэн тэгэл эргэл харлаа. Игч байхгүй. Толиндоо харсан чинь нөгөө игч маань үхэх гэж байгаа юм шиг нэг гараар даллаас те. Нөгөө гараар уцаар залаас тэг гүүж байна. Тэгээ уцаа аваад таа ч н одоо суугаагүй юм хаашаа юм бэ гэл салгаал ахаал түр зогсож байгаа суулгалаа. Тэгсэн хажуугаар өнгөрч байгаа машинуудын жолооч нар бүгдээрээ цонхон голгоцсон. Бүгд савж унтлаа нэ чинь. Намайг игчүүд хоёр машиндаа нэг сайн нэг уулзаал жолоогооч байж чадалгүй савж унаастай хэвээр. Тэгсэн яасан байх нү? Игч нөгөө том арьсгтэй юм а. Баруун гартлын хаалгаар онгойлгож хийчихэл хаалгаагаад нөгөө талаар суух гэж байхад мань гар суурчлаа гэж бодоод тэр чигээр явцсан баг. Гинэ. Би өөр хүн суулгацсан юм баг гэж бодсон шүү дээ. За. Хайрцагтай юм ядаж л авсан л юм байна. За. Долоон бурхан гэдэг сонсогч юм байна хөвчлөлтөд өгөх. За 5 настай охин нь цэцэрлэгийн шинэ жилээр гацуурхан дууг дуулгуулж гинэ. Тэгээ багш нь хүүхэдтэй энэ дууг сайн зааж өгөөрэй гэсэн даалгавар эцэг ихт нь өгч гин. Гэртээ хараад ээж нь охиндоо дууг нь зааж өгчээ. Нилээн оролдлоо. Ивэр заалаа сурдгуу сүүлдээ уурлаа загнаад ингээ эцэст нь зохиж үзлээ гинэ. Гэтэл аав нь чи буруу заагаад байна аль би заа гэж эхэллээ дээ. Аав их хөвтэйхэн зааж байна. Дунд нь уурлаж байна, сүүлд нь загнаад хашгирч байна. За ингээд нэг сурлаа да. Охиноо, за ганцаараа дуулаарай гэтэл дуулаад эхэллээ болж байна. Тэгээд дууны тахилт нь нэг л сонин сонсогдоод байна гинэ. Сайн сонсоол ясан чинь галзуурхан гэж дуулж байна гинэ. Галзуурхан. Бүрийг. За ингээд дууга болоод шүлэг уншуулгаар болж гинэ. Тэгээ охин нь шоргоолч үлэг би мэднэ гэд уншиж өгч гээ. Тэгсэн чинь шоргоолчтой мөргөлдөжээ. Ийшээ яваад мөргөлдөжээ. Тийшээ яваад мөргөлдөжээ. Арагшаа яваад мөргөлдөжээ. Урагшаа яваад мөргөлдөжээ гэж хэлсэн гинэ. Ямар гоё шүлэг. Йоо. Галзуурхан толгой гэцтэй. Галзуурхан. Бүр ингэ цагнуусар. Йоо. За маа нөгөө бомбондоо л гэдэг сонсч залуус. Царай муутай хачи юм байсан байж гинэ. За. Хэдэн жилийн өмнө аав бит хоёр миний жаахан байх үеийн тухай ярьж байваа. Дүү хажуу зурагт үзээ суужсэн юм байна. За. Би тэгэл аава би энэ 2 3 настайтай хөөр хүүхэд байсан уу гэж асуусан байна. Тэгсэн аав миний залуу чинь хөөрхөн игдүүтэй цагаан залуу байсан ч гэсэн чи дүү юу царайлаг гэж би ээж нь гидсэн байхдаа ээжийн хүүсийн нүхээр харахад таалав царай муута нусаа гоож байсан. Хачи юм л байсан биз дээ гэж авсан. Хүүсний нүгээр харахад Тэгсэн нарка гал бадрах гэдэг бас сонсог залуу. 3 настай хүү өглөө цэцэрлэгтээ өвөөгөр хүрүүлэхтэй өвөө та шүдэ өмсөрөө дааран шүгсэн гэнэ. За, отгон цэцэг гэдэг сонсогч хэсгээ өвчлөлтөд өгөх байна.
Би гэдэг хүн хөдөө суманд 10 жилээр төгссөн юм л да. Газар дээрх ганц найзтай. Нэг өдөр найз ингэр тойлох байлаа. Гэтэл нэг санаа төрсөн нь эмээгийнх нь авдарнаас чихэр авч идэх байлаа. Би хүн харахаар олж найз маань авдрыг нухлаа. Арай гэж чихрээ олоод хармаалж байтал найзын дүү ороод ирэв. Хойло бушуухан бултаа сургуулийн зүг өдрийн давталгаандаа гүйлээ. Замдаа энэ төр юм ярилцсан чихрээ идээстэй. Сургуулийн үдэнд бараг ирж байтал найзын царай гинт сонирн болоод уйлах энийхийн завсар над руу харав. Би гайхаад яасан бэ? Зүгээр үү? Чихрэндээ хахад байгаа мó гэтэл дуугарч чадахгүй доошогоо зааж байна. Би гарыг нь дагуулаад хартал көк тэнгэр мэн өвчигээд бөөсөрч гисэн гэрийнхээ эсхий тавчтай явж байдэн да. Чихэр хусаад гарахтаа гутлаас олгоо мартчих. Ингээ сургууль орвол онгонд оргоо мэдэж байгаа хоёр чинь буцаал гэрлүүгээ явлаа яв. Гутлаа өмсөд бусаад ирэхэд давтлага маань тарж байсан юм дөө хинэ. Хоёр охин штэ чинь. Жогоо охин. Йоо, би одоо юу идсэн болоо л гэж бодлоо шүү дээ. Заасан сүүлийн Отгон баярын лавж арал гэдэг сонсох залуугийн пост. За 2017 онд хаа өглөө эрт улаан хооронгийн эцсийн буудлаас 10 дугаар хоорол орох санаатай мах импкс гэсэн автобус суугаа явж байсан чинь офицерын буудлын дээрс нэх хөрх охин яг миний хажуу суугаад жаах явж байсан урагшаа хойшоо ингэж налж байгаад миний мөрийг дэрлээ дунтаад өглөө. За. Биш дотроо бас дуртай. Сэрээчгүй гээл. Баруун мөрөө ингэ жоохон доошлуулаад олон юм бодоод явж өглөө шүү. Ёстой хөөрх охин байна. Арай нөгөө заяаны хань гэдэг нь баг мөн баха. Жаах явж байгаа сэрх бах. Тэгэхээр нь дугаарыг авандаа гэсэн бодоод дотроо энийгэл яваад ийл. Тэгсэн 25 дугаар самын эмийн сав өнгөрлөө сэр шин жалгаа. Би нэг сэрээд юм уу гэж бодож байгаа л сэрээ зүрхлэхгүй байла. Хөөрх охин мөр дээр нөгөө дэрлээд унтаад байгаа ёстой гой санагдаа. Тэгж явсаар миний буух бодолч өнгөрчлөө. Оо ямар өвчтэй. Ингээд энэ охин яг хаан буух юм бол ажил төрөлд явж аваад унтаад хоцорчих үү дээ гэж бодож байсан ч гэсэн сэрэмэргүйсэн. Ёстой муухай байгаа зүгээрээ. Муухай шээ гой гой. Би нэгэнд буух удлаас өнгөрөө явчихсан болохоор дотроо гой гой юм бодоод ганцаараа инээж явж байгаа л нэг үсэн чинь би бас хэсэг хугацаанд дуухайч. Яг 5 шарын буудлын дээр сэрсэн чинь нөгөө охин байхгүй. Намайг яг л үүлэн чөлөөний нар шиг түр гэрдүүлж байгаа л орхио явчих. Өөрөө нунтуулж байна. Тэг. Би болохоор өөрөө цонхон далд сууж явсан болохоор нөгөө охины мэрл нөгөө дэрлээд дуг хийхгүй яг тэнийг юм шиг цонх дэрлээд би өөрөө унтчих. Тэр охин энэ үдийн ачир гүрвд байж магадгүй. Отгон баярын тавж авах шүү. За энэ зам дээр за энэ үдийн ачир гүрвд дээр хийж магадгүй шүү. Яа, ямар хөөрх юм бэ? За энэ үрээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны 5 гарагийн үдийн ачир нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэ их суурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байгаа нэвтрүүлгийн хамтраалагчаар таны амьдралын ая тухыг цогцлоо гэж суурайтаагаар Мандала Гарден зогсбор хороолол за мөн Toyota-гийн автомашинд Toyota-гийн бүтээгдэхүүнийг санаа амар өвлөх суурайтаагаар Toyota хамтран ажиллаа баярлаа. Нэг юм уншиж байгаа. За нэг сувд гамбат гэдэг сонсогч маань гадаад байгаа юм. Метрон дотор сонсч явж байгаа юм л да. Чанга нээчгүй нөгөө ингээд нөгөө бие чангас сая шүрмсэн тасчлаа. За ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа занда. За баярлалаа гэрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Toyota-гийн автомашинд Toyota-гийн бүтээгдэхүүнийг санаа амар өвлж сэлбэгийн мэргэжилтэн 9411 3066 9411 70 9411 9055 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mandala Garden цогцлбор хороолол Met Better Feature утас 7575 80 тиг Хачир нэвтрүүлэг хөтлөгч Занда хөтлөгч Гэрлээ Дэлхийн монголчуудын MJ радио 88.3